Өдрийн бичлэг хэрвээ та нарт одоо бүр үзэгдчихвэл би амьд байгаа. Үзэгдэхгүй бол цагдаа дуудсан шүү guys. Oh my god. Бараг Оскар. Дэжгүйсэн сая үгүй юу? Ханган гэд хангал байдаг шүү дээ. Хамбаг. Тэрний дээр байдаг харлаа. Солонгосын бас нэг таалагддаг юм ингээд замынхан гол автобусныхан бодлоос байдаг. Гоё үстэй. 2 зам явна. Голтой автобусны бодлоо. Энэ хайпын байлаа шнэ. Эсвэл болохоор юм зүйл болдоггүй. Тэгээд газрын нэр нь нодоо юусан. Тэр цаана дөрвөлөөр идчихээн. Тим газар үзсэн байна. Камерын дээр нэх бас гоё л харагдахгүй л. Тэгтээ үнэхээр гоё газар. Оо би энэ диржсэн бичлэг байхгүй гэж бодсон чинь нөгөө нэг 2 дахь бичлэг 3 4 дахь бичлэгчлөө тэрэн дээрээ найзтайгаа энд нэг ирээд юм зам идээ дуусан тийм бичлэг нэр орсон юм шүү дээ. За sorry. Ширх гэж орчоо баачаа гараад ирлээ. Тэгвэл TMI юу сайных баачаад ирлээ тэрхээ оруулах хэрэгтэй юу? Зүгээр ч юм уу? Тэгэхгүй амар болоод байгаа юм уу? Үйл болоод байгаа юм уу? Уг нь 11 сарын дундаа орсон. Тэгсэн чинь нэг тийм сэрнэл байгаа тийм. За тэгэхээр штэ. Зэрэгэн дээр наарлаа царайгаш. Энэ дуун том тайз цастай. Ээжтэй нэг ирэхэд тайз тасцаа. Нэг юм Диснейгийн дуу мод хохолцсон юм болж байгаа байхгүй юу? За тэгээд энэ тайз шиг ийм исэн гоё яригдчихэв. Дараараа ийм газар. За тэгээд энэ өнгөөр явахаар яа та нарын миний үнэртэж байгаа үнэрийг үнэрлж байгаа ч талаасаа энэ модыг харж байгаа нэг юм Canon дээр гардаг шиг унждаг мод. Энийг ээж яасан гоё мод вэ гэжсэн. Би бас харсан чи гоё ч юм шиг байна. За ч тэндээс хүмүүс ирж өнгөрөөгөө бич за. Хүмүүс ахад бичлэг хийхээс жоохон тийм юм байгаад байд юм аа. Ягаад гэдэм мэдэхгүй байна нөө. Та нар өөр гоё хуваалцах санаа маань аваад хэлээрэй за. Хүмүүс ахад бичлэг бичгтэй яадаг идэг гэсэн энэ тэнтэй сонссон юм байвал надад хэлээрэй заяа. Би бас сурж байгаа. За ингээд гэрлэнэ байна. Сандал ширээнэ дагаа. Зум бас юм үгээр. Юун дээрсээ бүдэрч юм. Зум бас энэгээр амар хүнтэй тийм. Тэгтээ одоо нэг их хаалга. Гүлэг. Гэнэхэ. Хөрхөн хаа. Энэ байрнууд яг унтаах гэж би бодож байна. Уус амар унтаах. Нэг явах гэж байна. Би одоо энэ дээрээ суух хэрэгтэй юу guys. Хариу 1 2 3 суусаа. Окей. Тэгтээ хосод суулаас гоё юм шүү романтик. Би шал тэнд ганцаараа мэдээж суух хэрэг байна. За суугаад нэг хэл бичлэг хийчтэй. Явц. Савлчин. Oh, welcome guys. Sit down. Өндөрлөж цай. Та нарын суудын дагш за. Хин нэг нэрвэл. За энэ нэг шоу метроны метроны зам байна. Монгол дээгүүрх. Гоё наа. Сая хичээлээ тарчаад нэг найстайгаа хамт ирнэгээд ярьж ирсэн. Тэгсэн. Манай харахаар болсон.
Өөртөөс би өмнөх өдөр хэлж мэлээгүй шууд сая наашаа харих замдаа зөвхөн харих замдаа л хийсэн болохоор мэдээч чинь гэсэн тайм тейбл төлөвлөгөө дээр харж ижил хийх хэрэгтэй юм. Тийм болохоор that's fine. Хаяачаа дэвчлээ. Үсмсийг бол би өөрөө тарьдаг. Яг хүсэж орж болно л доо. Монгол 5 ороод хүсэж ороод 20-30 минут байдаг болов гэж бодож байна. Хүсэж ороод суулж болно. Гэхдээ хэрвээ Монгол 5 дээр үсэж идэг өөртөө итгэлтэй хүн байвал холбогдороо үсээд төсөөлье. Яа тэгвэл би хүрээлэн байгаа хүмүүсээс сонссон миний бүх юм нэг сан тусдаггүйгээ сонсцсон. Тэгээ тэр бодлоор ингээд үдэг хүртэл амьдэрсэн болохоор 4 жил үсээд төсөөлж үзээгүй. Дөнгөж хурж ирчээд айгүй их удаан ургуулсан юм. Надад нэг тухгүй өдөр санагдаг байхгүй юу? Угаасаа 100 байсан 100 халуун болохоор үсээ боочж болоод исэн. Тэгээ тэрнээс хойш зүгээр л үсээ хойшлуулчаал яваад гэтийн хүзүүн дээр духан дээр үсгүй аваад харч гой санагдаад байгаа юм чи. Бүгдийг боочхоор тэгж авч жагаад нэг өдөр хоёр найзтайгаа гэртээ сууж хагаад тэр найз маань эхлээд нэг найзынхаа нэг найз маань үсийг зассан байхгүй. Тэгэхээр би үргэлжлүүлээд минийх агаас тасчих гээд тэгээд суулцсан. Тэгж найзаараа нэг засуулаад ардаас нь өөрөө 3-4 зассан уу. Тэгээд өмнөх зүүн Монгол явахдаа үсчээгч дээр орсон. Тэгсэн чинь үсчээгч. Манай үсчээгч. Чи үсээ хаана юугаа хийлгэцэн гээд. Тэр харин гэж жагаад манай найз харин үсчингээр ингээд суртын тэгээд үсчингийн тим дугуулan секц 10 жилийн хүчиг тийм юунд сурд юм аа тэгээд найзаараа засуулцсан гэд хэлцэн. Тэсэн чин өөх чиний үсэстэй ингээд нааш амар хтэйшээ доошо болцсон байна. Тэр бүгднийг янзлаад өгье гэдэг уган гой болсон сайн нийцэн. Тэгээд тэрнээс би өөрөө хоёр удаа хайжилж байгаа юм чаа. Цонх маань энэ та нарын сантын дан. Come on, sit down. Don't be shy. Битээ ичээ guys, хурд ирээ суугаарай. Пүр бэрчиг үзэнгүй зүгээр сте. За одоо өдөрөө эндээс ишээ тойрч хэлцгаая. Тэгтээ жоохон байж агаад ягаад гэвэл би хэсэг сумаар байна. Гоё юм харцгаацаа та нараас. Зовстой дээрээ point яваа. Бисийн сочсон. Гоёгац. Аяа. Нэртэ. Гүндэгүр, ангандэгүр. Зэрэг. Тагтарыг байна. Бодлохын живчүү гэж энэ тэс нэг юм. Хант живчүү гэж харж байгаа. Гэтэ энэ такси шиг бас эндээс усан завин нэг тийм такси шиг юм явдаг гэсэн. Тэр одоо такси гэж нэрлэдэггүй л та. Гэтэ жоохон бодохоор зүг байгаад байгаа байхгүй юу? Энд чинь ингээл яг л суулийг ингээд голоор нь хуваагаад явдаг гол болохоор энэ дээгүүр заваар такси явбал ер нь олвол хин чагаа ялгадаггүй ч гэсэн ялгадаг баттай. Солонгос шиг бүгдээрээ хогоо ялгадаг ястай амар гоё нөө. Яг л адилхан л улс муутай сантай. Муутай сантай л бас хог могоо ялгахгүй хүмүүс зөндөө байна. Харин ч энд хамгийн сайн хогоо ялгадаг хүмүүс гадаадууд гэж л би боддог. Яг өөрөөсөө байдгаа гэдэг утгаараа сайн ялгацгаад өгч магадгүй л дээ. Something is happening for sure. Ta-da-da! Dun 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 dun.
Миний нэг гэрэлтэж тартаа. Залуу хүний нүдний цог гэж юм байдаг guys. Би яг мэдээд байна. Би яг ийм их тэнэг бичлэг YouTube дээр хийчихэд би үсэн хүнтэй үрэхгүй баха. Лоо миний бичлэгийг үздэг хүмүүсээс л үерхэж чадахгүй баха. Тэрхүү битээ одоолоосаа яг нэг тийм гоё жоохон нэг тийм цогтааны таатай хүмүүс үзээд надад суух хүн битээ үзээсэй гэж би бодож байна. Ойрт бүр үнэхээр бүр яг жинхнээсээ ажил хичээл нэг гэр гэл явуулсан байхгүй юу? Тэгж ерөөсөө гоё гарч орч чадахгүй яваад. Миний яг гоё гарч орж иш найзтайгаа бол уулзсан. Яг найз маань үзэл гомдож магадгүй. Гэхдээ би найзтайгаа уулзахаас илүү тэгээд ганцаараа ингээд байж хаа надад илүү их энерги нөхөгдөөд ингээд байдаг байхгүй юу? Тэгэхээр би ганцаараа байсан энэ цагуудаа л ерөөсөө хийлинг амарсан амралт гэж мэдрэмж авдаг. Царайлагч юм шиг, царамуутай юм шиг. Яг энэ дээр 40 жил нэмэхээс өмнө зүгээр лсэн л да. Зүгээр л юм шиг санагдаад шүү дээ. Миний хамаарай картанер. Энэ дээр бастай нүд сайтай, хүмсэг сайтай. Оруулсах магадтай. За тэгэхээр энэ Facebook дээр 2-3 минут хамшлыг хийж дуусгана. Ер нь бол жоохон бүгдээрээ гоё мэрээ за. Ер нь л би боддог байхгүй юу? Анх би боддог байсан гадаадд сурах, Монголд сурах ер нь бол ямар ч ялгаагүй. Зүгээр л сурах газраа л өөрчилж чинь гэж л боддог байсан. Нэг тийм том юмд ерөөсө боддог байсан байхгүй юу? Тэгтээ сүүлийн үед ингээд миний мэдэрч бодсноор жоохон ялгаатай юм шиг санагдсан. Яг тэгвэл жишээ нь би Монголд сурч ирсэн бол би анаатайгаа амьдэрсэгдэн жөө. Ээжтэйгээ хотод амьдэрсэгдсэн жөө. Ингээд болоод амьдрах байсан баг. Тэгтээ энд байгаа би нэгт ганцаараа амьдарч байна гэсэн үг. Ганцаараа амьдарч байгаа ч амар том юм шиг байл шүү дээ. Би угаасаа л дунд ангиасаа л аймагасаа гараад дотроо сургуульд ирсэн дотор орой дээрт байсан. Тэгээд ахлах сургуультай анаатайгаа амьдэрсэн болохоор нэг тийм тусдаа гарах ганцаараа амьдрах гэдэг юм нэг том санагддаггүй байсан юм. Тэгсэн чинь харин том юм шиг байлээ хүмүүсийн хэлж байгаагаар. Тэр болохоор надаа том юм сурсан юм шиг санагддаг. Гадаад ганцаараа амьдэрснаар өөрийнхөө мөнгийг би өөрөө зохицуулж байна. Өөрийнхөө цагийг би өөрөө зохицуулж байна. Яг Монголд сурахад ч адилхан л да. Тэгтээ их тийм бүх юм минийх аваадтэй. 24 цаг минийх тэр чигтээ. Миний өнөөдөр өчигдөр миний орой ажилласан цалин минийх гэж торч би тэр өөрөө зохицуулах хэрэгтэй. Бүгдээр энэ үстэй орж ивэл тагдаад яана. Яна уг толгойд айгу гой бодогцсон байхгүй сэний үг. Энэ бичлэг орж ивэл цагдаауудаараа ороогүй байвал. Үгүй орж ивэл юу гэж хэлээ би сая орж ивэл би зүгээр ороогүй байвал цагдааудаараа гэж эхлэхчихсэн юм. Одоо нэг тэгээд өгөх үү? За яж хар. Хаашаа гүөх үү? Юуг нэлээ би сая. Бүгдээрээ нэг тийм хүнээс цухтааж байгаа юм шиг тийм интро хийх гэжсэн байхгүй. За, let's go. Юу гэж хэлээ би сая. Өтөрийн бичлэг хэрвээ та нарт одоо бүр үзэгдчихвэл
Би амьд байгаа. Үзэгдэхгүй байх цагтаа дууд шүү guys. Oh my god. Бараг Оскар. Дажгүйсэн сая үгүй юу? Дажгүй байна гэсэн гээ бичээрэй за. Дажтай байвал дажтай ингэ бичээрэй за. Өнөөдөр би юу идлээ түрүүнээс хойш гидс өвдөд ах юм. Дандаа идтгэлтэй. Тэгтээ юу идчихлээ. Тийш очцгой. Тийшээ биш тийшээ. За. Тэгэхээр өнөөдрийн бичлэг дээр ирэх туртаа газар болох нүүдэл сан дээр ирсэн. Ойрдчил нам ихтэй ирж чадахгүй байжгаад өнөөдөр ирсэн. Одоо тэгээд бичлэг нь жоохон харанхуй байлаа гэж хэрвээ бодож ивэл энэ одоо бичлэгний төгсгөл шүү дээ. Тэгээд бичлэг нь жоохон харанхуй байлаа. Найк гэсэнгүй юу? Аагүй. Бичлэг нь жоохон харанхуй байлаа гэж бодож ивэл брайтсаа өсгөөд дахиад ихнээс нь зэрэг заяа. Yes дахиад ихнээс нь гоё үзээрэй за. Тэр лайка дараад, subscribe хийгээд, коммент удаа бичээд, коммент юу ичихв? Тэсний багтаамж дөрөд байгаа болохоор гэлсэл чи бүгдээрээ комментэн дээр юу бичих вэ гэхээр штэ. Үнтэй уулзаж та нар ингэж найзтайгаа уулзаж гадуур гарч энерги нөхдөг үү? Альсгүй ганцаараа ингэж цагийг өнгөрүүлж энерги нөхдөг үү гэдэг талаараа бичиж. Эндээсээс та нарын MBTI IO гэдэг нь гарч ирнэ. Миний хувьд бол ганцаараа ингэж хаагур чамаагүй алхах нь надад бол миний энергийг нөхдөг. Дуу сонсох ч, дуу сонсоогүй ч ер нь бол тэгж алхах их энерги нөхдөг юм шиг санагддаг.